Магадлал математик статистик үндсэн ойлголт өгөх видео лекцийг цоврал байдлаар хүргэж байна. Тархалтын параметрын талаарх таамаг төсөөллийг статистик таамаглал гэнэ. Статистикт нэг нь нөгөөгөө үгүйсгэсэн хоёр таамаглалыг зэрэг авдаг. Тэдний нэгийг тэг, нөгөөг өрсөлдөгч таамаглал гээд харгалзан H0, H1 гэж тэмдэглэнэ. Практикт хэвчлэн тархалтын үл мэдэгдэх параметрын тухай дараах 3 таамаглалын аль нэгийг авч үздэг. Тархалтын үл мэдэгдэх параметрыг θ, харин түүний талаар таамаглаж буй утгыг θ0 гэж тэмдэглэе. Тэгвэл тус утганд харгалзах таамаглалыг тэг таамаглал болгон аавна. Харин үүний эсрэг таамаглалын 3 янзын хувилбар байх бөгөөд тэдгээр нь чухам алийг нь тэг таамаглалын эсрэг өрсөлдөгч таамаглал болгон авахаас шалтгаалж таамаглалыг хоёр талд эсвэл нэг талд гэж ангилдаг. H0 таамаглалын зүгээс харуул их олонлог нь H0 таамаглал үнэн байх олонлог бас H0 худал байх олонлог гэсэн үйл огтлолцох хоёр хэсэгт хуваагдана. Мөн H0 таамаглалыг шалгахын тулд бидэнд тархалтын их олонлогийн талаарх мэдээлэл шаардлагатай болно. Тийм мэдээлэлтэй болохын тулд түүгээр авдаг билээ. Улмаар түүгээр тэг таамаглал худал байх олонлогт харьяалагдах хэсгийг шалгаж тус таамаглалд хариулт өгнө. Гэвч практикт H0 худал байх олонлог үргэлж мэдэгдэх албагүй. Иймд тус олонлогийг үнэлж олох хэрэгтэй болно. Тэг таамаглалыг хүлээн авах эсвэл няцаах шийдвэр гаргах дүрмийг шинжүүр гэдэг. Харин шинжүүрийн зүгээс харахад тэг таамаглал худал байх олонлогийг шинжүүрийн няцаах муж гэдэг. Тэгэхээр шинжүүрийн няцаах муж мэдэгдэж байгаа үед тэг таамаглалыг шалгах боломжтой болно. Тодорхойлбол сансрын үсгчийн тархалтын их олонлогоос түүгээр аваад түүнийг шинжүүрийн няцаах мужид харьяалагдаж байгаа хэсгийг шалгахад л болно. Хэрвээ түүгээр шинжүүрийн няцаах мужид харьяалагдаж байвал тэг таамаглалыг худал гэж үзэх нь ойлгомжтой. Харин эсрэг тохиолдолд тэг таамаглалыг үнэн гэж үзнэ. Шинжүүр ашиглаж таамаглал шалгахад үнэн зөв эсвэл буруу хариу буюу алдаа гарч болох бөгөөд түүнийг слайд дээр хүснэгтэр дэлгэрэнгүй харууллаа. Таамаглал шалгахад алдаа гаргахгүй байхыг ирмэлцэх нь мэдээж хэрэг тул 1 болон 2 дугаар төрлийн алдаанд анхаарал хандуулах хэрэгтэй. Эдгээрээс нь ялангуяа 1-р төрлийн алдааны магадлалыг илүүтэй анхаарч түүний дээд цагийг итгэх түвшин гэж тусгаалan нэрлэдэг. Шинжүүрийн статистик бол тэг таамаглалын үнэн эсэхийг шалгахаар зохиосон статистик юм. Шинжүүрийн статистикийн үүрэг ач холбогдол бол их олонлогийг тоон шулуун дээр проекцлон буулгадаг явдал юм. Үүнтэй хамт өмнө дурдж байсан H0 таамаглал үнэн байх болон худал байх олонлогууд тоон шулууны интервал байдлаар бууж ирнэ. Нөгөө талаас түүрийг шинжүүрийн статистикаар хувирахад тоон утга буюу тоон шулууны цэг гарна. Энэ тохиолдолд H0 таамаглалыг шалгахын тулд тус цэгийг H0 худал байхад харгалзах интервалд харьяалагдах хэсгийг шалгах хэрэгтэй. Гэвч H0 худал байх олонлог мэдэгдэхгүй тул үүний оронд шинжүүрийн няцаах муж ашиглана. Бидний олох шинжүүрийн няцаах муж үнэн таамаглалыг няцаах буюу алдаа гаргах явдал бага байвал сайн гэдэг нь мэдээж хэрэг юм. Бид түрүүхэн үнэн таамаглалыг няцаахыг 1-р төрлийн алдаа гэдэг хэмээн үзсэн билээ. Иймд шинжүүрийн няцаах мужийг 1-р төрлийн алдааны магадлалд үндэслэж олно. Өмнөх слайдын төгсгөлд 1-р төрлийн алдааны магадлалын дээд цагийг итгэх түвшин гэдэг хэмээн үзсэн билээ. Иймд 1-р төрлийн алдааны магадлалыг итгэх түвшингээр заагалсан тэнцэл бишээс шинжүүрийн няцаах мужийг олно. Одоо шинжүүрийн няцаах муж хэрхэн олохыг тодорхой таамаглал дээр авч үзье. Илтгэж тархалтын эрчмийн параметрын тухай таамаглал авч үзье. Энэхүү жишээ нь бидний өмнөх хичээлүүд дээр авч үзсэн жишээ нь үргэлжлэл билээ. Иймд яагаад илтгэж тархалт авч үзсэн, бас таамаглаж буй утга яагаад нэгтэд тэнцүү байгааг тайлбарлах нь илүүц бизээ. Ингээд уг таамаглалыг шалгах параметрын шинжүүр байгуулъя. Бодолтыг хангалттай дэлгэрэнгүй бичсэн тул гол чухал зүйлсийг л тодруулсан тайлбар өгье. Энэ тэргуунд бид шинжүүрийн няцаах мужийг 1-р төрлийн алдааны магадлалыг итгэх түвшингээр заагалсан тэнцэл бишээс олох ёстойг анхаарах хэрэгтэй. Гэхдээ энд үзэгдлийн магадлал байгаа тул түүнийг тус үзэгдэлтэй нь холбогдох сансрын үсгчийн тархалт ашиглаж бодъё. Тэрхүү сансрын үсгч нь мэдээж шинжүүрийн статистик болно. Ийм нэг статистикийг слайд дээр дурдлаа. Бас тус статистикийг хий квадрат тархалттай гэснийг анхаарна уу? Энд тархалтыг нь олохдоо их олонлогийн тархалтыг илтгэж тархалт гэж тооцсноо бас илтгэж тархалтын параметрыг лямбда 0-тэй тэнцүү гэж таамагласнаа ашигласан. Өөрөөр хэлбэл энэ нь H0 таамаглалыг үнэн гэсэн нөхцөлөөр тооцсон гэсэн үг юм. Юу нөхцөл билээ хэмээн гайхаж буй бол 1-р төрлийн алдаа гэж чухам ямар алдаа билээ гэдгийг харна уу? Мөн шинжүүрийн статистикт заавал байх ёстой нэг чанар бол тэг таамаглалын үнэн эсвэл худал байхдаа уялдах явдал юм. Бидний ашиглах статистик тэм чанартай болохыг статийн төгсгөлд тодорхой дурдлаа. Сая олсон шинжүүрийн статистикийн хувьд 1-р төрлийн алдааны магадлал итгэх түвшингөөс хэтрэхгүй гэсэн тэнцэл биш чухам ямар хэлбэртэй байхыг эхэлж бичв. 1-р төрлийн алдаа гэдэг нь тэг таамаглал үнэн байхад түүнийг няцаах буюу өрсөлдөгч таамаглалыг хүлээн авах явдал билээ. Ийхүү тэнцэл биш дэх нөхцөлд магадлалын нөхцөлийг хэрхэн тооцсон, бас өрсөлдөгч таамаглал хүлээн авах буюу тэг таамаглал няцаах нь энд хэрхэн томьёологдож байгааг тайлбарлая.
Би dash-нь үнэн гэсэн нөхцөлийг шинжирийн статистикийн тархалтыг олохдоо тооцоож тусгасан. Харин аашныг таамаглалыг хүлээн авах буюу тэг таамаглалыг няцаах гэсэн үзэгдлийг тухайлбал хоёр талт өрсөлдөгчтэй үед шинжирийн статистик X квадратын утга нь шинжирийн няцаах утга болох Y квадрат тархалтын квинтилийн утгуудаас эсвэл бага эсвэл их гэсэн байдлаар томьёолсон. Учир нь тэг таамаглал худал үед X квадрат статистикийн утга эсвэл хит бага эсвэл хит их байх билээ. Үүний үндэслэлийг өмнөх слайдын төгсгөл бичснээс сануулъя. Цаашилбал бодлогын нөхцөлд альфа итгэх түвшинг 0.5 гэж өгсөн. Тэгэхээр өгсөн магадлалд харгалзах сансрын үсгчийн утга буюу квинтил олох болж байна. Иймээс X квадрат статистикийн тархалт болох Y квадрат тархалтаас альфа тэнцээ 0.5 итгэх түвшинд харгалзах квинтилийг олсноор шинжирийн няцаах муж тодорхой болно. Мөн энд хоёр талд таамаглалын хувьд итгэх түвшинг хоёр няцаах муж дээр адил тэнцээ хуваа онооч байгааг анхаарна уу. Шинжир бэлэн болсон тул одоо таамаглалаа шалгая. Анх дэвшүүлсэн таамаглал ямар байсныг сануулахын тулд слайдын төгсгөлд зориуд бичиж орууллаа. Тус таамаглалыг шалгахын тулд авсан төгрийг өмнөх хичээлдээр симуляцийн аргаар гарган авсан билээ. Ингээд уг өгөгдлөө ашиглаж дэвшүүлсэн таамаглалаа шалгахын тулд шинжирийн статистикийн утгыг бодож олох ёстой. Шинжирийн статистикийн төгрийн хэмжээ болон төгрийн дундаж бас таамаглаж буй утгаас хамаарчээ. Иймээс эдгээрийг нэг бүрчлэн орлуулж тооцоо хийвэл 50.8 гэсэн утга олдож байна. Үүнийг туршилтын утга гэж нэрлэдэг болохыг энэ ташрамд дурдъя. Нөгөө талаас шинжирийн няцаах утгыг олох ёстой. Тэр нь итгэх түвшинд харгалзах Y квадрат тархалтын сүүлийн утга байхыг олж тогтоосноо өмнөх слайдын төгсгөлд тэмдэглэсэн. Манай тохиолдолд тус утга ойролцоогоор 34,764 байна. Эцэст нь туршилтын утга 50.8 болон няцаах утга 34,764-2-ыг жишиж шинжирийн няцаах мужийн нөхцөл биелж байгаа эсэхийг шалгана. Тиймээс шалгахад нөхцөл биелэхгүй байгаа тул бодлогын нөхцөлд дэвшүүлсэн тэг таамаглалыг үл няцаана. Өөрөөр хэлбэл таамаглалыг үнэн гэж үзнэ. Тэг таамаглалыг үнэн гэж тооцсон тохиолдолд тус таамаглалыг шалгах үед байсантай харьцуулахад тэг таамаглалд илүү эсрэг тесрэг үр дүн гарах магадлалын утга буюу P утга гэнэ. Тэг таамаглалын үнэн эсрэгэд хариулт өгөхдөө шинжирийн туршилтын утга ба няцаах утгуудыг жишдэг болохыг сануул P утга нь альфа итгэх түвшингөөс бага бол H0 таамаглалын худал эсрэг тохиолдолд үнэн гэж дүгнэн хэмээн үзэх нь мэдээжийн хэрэг юм. Статистикийн програмууд таамаглал шалгахдаа зөвхөн P утга буцаадаг. Иймд програмаас гарсан үр дүнг ашиглаж дүгнэлт гаргахдаа P утга буюу магадлалын утгыг сонгон авсан итгэх түвшинтэйгээ шууд жишинэ. Хэрэв магадлалын утга итгэх түвшнээс бага байвал тэг таамаглалыг няцаана. Мөн тэг таамаглалыг няцаах сонирхолтой байгаа үед альфа итгэх түвшинг ач холбогдлын түвшин гэдэг. Өрсөлдөгч таамаглал үнэн үед тэг таамаглалыг няцаах магадлалыг шинжирийн чадал гэнэ. Энэ нь түрүүн хэлсэн 2 дугаар төрлийн алдааны эсрэг үзэгдэл юм. Шинжирийн чадал болон 2 дугаар төрлийн алдааны магадлал бас 1 дугаар төрлийн алдааны магадлал буюу итгэх түвшин зэргийг нэг талд таамаглалын хувьд зургаар харууллаа. Энэ дааш нь бол нефтийн морь бол шинжирийн статистикийн тархалтын нефтийн морь юм. Таамаглал шалгах тухайлбал сонгон авсан итгэх түвшинд харгалзах шинжирийн няцаах утга олохдоо шинжирийн статистикийн тархалтыг тэг таамаглал үнэн гэсэн нөхцөлд авч үзнэ гэж дөнгөж сая үзнэ санаарай. Иймд итгэх түвшин буюу 1 дугаар төрлийн алдааны магадлалыг зураг дээрх H0 тархалтаас олно. Үүнтэй төстэй байдлаар өрсөлдөгч таамаглал үнэн үед түүнийг няцаах буюу 2 дугаар төрлийн алдааны магадлалыг өрсөлдөгч таамаглалд харгалзах H1 тархалтаас олно. Мөн сая 2 дугаар төрлийн алдааг шинжирийн чадалд харгалзах үзэгдлийн эсрэг үзэгдэл болох тухай дурдсан билээ. Үүнийг зураг дээрх улаан болон ногоон мужуудын байдлаас анзаарч болно. Хэрэв таамаглалыг хоёр талд байдлаар авбал H0 таамаглалд харгалзах тархалтын зүүн сүүлний талд бас үүн шиг зүйлс нэмэгдэхийг анхаарна уу. Мөн ийм тохиолдолд итгэх түвшин буюу 1 дугаар төрлийн алдааны магадлал зэрэг зүйлс хагаслагдахыг ч бас анхаарах хэрэгтэй. Ингээд 1 болон 2 дугаар төрлийн алдааны шүтэлцээ дээр магадлалын утга нэмж тооцсон дүгнэлт хэлье. Ерөнхийдөө аль нэг алдаа хүчээр багасгахад нөгөө алдаа ихсэх зөв тогтолтой ажээ. Нөгөө талаас магадлалын утга итгэх түвшнөөс их байх үед тэг таамаглалыг хүлээн аавна гэсэн дүгнэлт гаргаж байсан. Тэгвэл тэмхүү дүгнэх нь ялангуяа магадлалын утга бага гарсан үед зохимжгүй юм. Магадлалын утга бага гэдэг нь цэнхэр талбайтай ойролцоо гэсэн үг бөгөөд тийм үед улаан хэсэг их талбайтай болох тул 2 дугаар төрлийн алдаа ихсэх талтай. Тэгэхээр магадлалын утга бага үед тэг таамаглалыг үнэн гэж үзэх нь эрсдэлтэй шийдвэр болно. Харин эсвэргээрээ магадлалын утга их үед 2 дугаар төрлийн алдаа улам шахагдаж багасах тул тэг таамаглалыг үнэн гэж үзэх боломжтой. Параметрийн таамаглалын хоёр талд шинжирийн няцаах мууж олох ба параметрийн итгэх засар байгуулах гэсэн хоёр үйлдэл шууд холбоотой. Шинжирийн няцаах мууж нь параметрийн хүлээн зөвшөөрж болох утгуудыг агуулдаг бол харин итгэх засар нь параметрийн үнэмшилтэй байж болох үс утгуудыг агуулдаг. Иймд энэ хоёр нэг нэгнийхээ гүйцээлт юм. Тэгэхээр хоёр талд шинжирийн няцаах мууж мэдэгдэж байгаа үед түүнийг гүйцээлт авбал тэр нь итгэх засар болно. Харин уруугаар итгэх засар мэдэгдэж байгаа үед түүнийг гүйцээлт авбал тэр нь хоёр талд шинжирийн няцаах мууж болно.
Энэхүү уялдаа холбоог сая үтсэн илтгэж тархалтын параметрын таамаглалын хувьд жишээ болгон харуулав. Статистик таамаглалуудыг параметрын болон параметрын бус гэж хоёр ангилдаг. Сая үтсэн таамаглал бол параметрын таамаглал байсан. Тодорхойлбол тодорхой нэг тархалт бэхэлж аваад зөвхөн түүний параметрын тухай таамаглал дэвшүүлсэн билээ. Харин параметрын бус таамаглалын хувьд их олонлогийн тархалт бэхлэгдээгүй, өгөгдөөгүй, мэдэгдэхгүй байна. Иймд параметрын бус таамаглалын хувьд нэн тэргуунд авч үзэх таамаглал бол тэрхүү мэдэгдэхгүй байгаа тархалт чухам ямар тархалт болох тухай таамаглал юм. Үүнийг слайд дээрх жагсаалт дотор бичигдээ тархалтын хэлбэрийн тухай таамаглал гэлээ. Ингээд сансрын үзэгчийн хувьд хамгийн чухал зүйл нь түүний тархалт байдагт бол өнөөдрийн хичээлийн үлдэх хэсэгт тархалтын хэлбэрийн тухай таамаглал хэрхэн шалгах тухай үзье. X сансрын үзэгчийн тархалтын хэлбэрийн тухай таамаглалыг слайд дээр үзүүлсэн байдлаар томьёолж болно. F0x нь таамаглаж буй тархалтын функцийг илэрхийлнэ. Энэхүү таамаглалыг шалгах олон шинжүүр байдгаас хий квадрат шинжүүрийг сонгон авч үзнэ. Хий квадрат шинжүүрийг дискрет болон тасралтгүй аливаа сансрын үзэгчийн хувьд хэрэглэх боломжтой. Хий квадрат шинжүүр нь сансрын үзэгчийн нягтыг ашигладаг. Иймд дэвшүүлэх таамаглалаа нягтын хувьд томьёолох хэрэгтэй. Бас сансрын үзэгчийг төгсгөлөг утга авдаг гэж үздэг. Иймд тоологдсон утга авдаг эсвэл тасралтгүй хэсэгчдийн хувьд утгуудыг нь бүлэглэж төгсгөлөг хэлбэрт шилжүүлдэг. Ингээд сансрын үзэгч K ширхэг утгуудыг P1 гихмичлэн PK магадaltaгаар авдаг гэсэн таамаглал дэвшүүлье. Одоо ингээд тооцооны хэсэг рүү анхаарлаа хандуулъя. Хий квадрат шинжүүрийн статистик нь нягт дээр үндэслэн зохиогдсон байдаг. Иймд өгөгдлийн хувьд хэсэгчийн утгын нягттай дүүцэх статистик болох давтамжийг олно. Давтамж гэж ямар утга хэдэн ширхэг байгааг хэлж байгаа юм. Шинжүүрийн статистик нь таамаглаж буй нягт ба түүрийн давтамж хоорондын зөрүүг хэмждэг. Хэрэв таамаглал үнэн бол энэхүү зөрүү бага буюу шинжүүрийн статистикийн утга бага болно. Харин таамаглал худал бол тус зөрүү ихсэж улмаар шинжүүрийн статистикийн утга их болно. Иймд энэхүү статистик тэг таамаглалын үнэн худлыг хэмжиж чадна. Мөн ийм статистикийг хий квадрат статистик гэдгийг энэ дашрамд тэмдэглэе. Бас сая дурдсан зүй тогтолт үндэслэн шинжүүрийн няцаах мужийн хэлбэрийг тогтоож болно. Тэг таамаглал худал үед хий квадрат статистикийн утга их гарахт бол шинжүүрийн няцаах муж нь тон шулуун дээрх баруун тийш чиглэсэн цацраг хэлбэртэй интервал болно. Цаашилбал тэг таамаглал үнэн бас төвөрийн хэмжээ хүрэлцээтэй их үед хий квадрат статистик нь хий квадрат тархалттай байдаг. Үүнийг нь ашиглаж шинжүүрийн няцаах мужийн хэл буюу шинжүүрийн няцаах утгыг олно. Шинжүүрийн няцаах муж нь түрүүхэн хэлсэн шиг хий квадрат тархалтын квинтилийн утгаас баруун тийш байх тон шулууны цэгүүдээс тогтох хагас задгай интервал байна. Хий квадрат шинжүүрийг дискрет сансрын үзэгчийн тархалтын тухай таамаглаж шалгахад хэрхэн ашиглахыг харуулах зорилготой жишээ үзүүлж байна. Бодлыг хангалттай дэлгэрэнгүй бичсэн тул та бүхэн өөрсдөө бие даан уншиж судална уу? Тус таамаглалыг R програм ашиглаж хэрхэн шалгахыг энд харуулав. Энэ тохиолдолд P утга буюу магадлалын утга гарч ирэх тул таамаглалд хариулт өгөхдөө магадлалын утгыг ашиглана. Магадлалын утга нь итгэх түвшин 0.5-аас дөнгөн данга их байгаа нь тэг таамаглал үнэмшил муутай болохыг илтгэж байна. Тасралтгүй сансрын үзэгчийн хувьд тархалтын хэлбэрийн тухай таамаглал шалгахад хий квадрат шинжүүр хэрхэн ашиглах тухай заавар өгье. Тус шинжүүрийг тасралтгүй сансрын үзэгчийн хувьд ашиглахдаа тоон өгөгдлийг бүлгэлдэг. Ингээд өгөгдөлтөх тоон утга нэг бүрийг түүний харьяалагдах бүлгээр төлөөлүүлж авдаг. Энэ бүхнийг хэрхэн хийх улмаар таамаглалыг хэрхэн шалгахыг харуулах зорилгоор жишээ авч үзье. Жишээний хувьд сансрын үзэгчийг илтгэж тархалттай гэсэн таамаглал дэвшүүлсэн байгааг анхааралтай авна. Тоон өгөгдлийг тэг 1, 2, 3, 4, 5 гэсэн цэгүүдээр байгуулагдах 5 интервалд бүлэглэв. Ингээд сүүлийн 3 интервалын давтамж маш бага гарсан. Хий квадрат шинжүүрийн хувьд үн шиг давтамж багатай интервалуудыг нэгтгэхийг зөвлөдөг. Яагаад тэгдгийг нь тайлбарлая. Таамаглал үнэн үед давтамж бага байх нь түүнд харгалзах интервал магадлал багатай болохыг илтгэнэ. Гэтэл хий квадрат статистик дэх боторхойн хуваар багасвал тус статистикийн утга огцом ихсчдэг таамаглал зохиомжлоор няцаагдах талтай. Үүнээс сэргийлэхийн тулд тийхүү давтамж багатай интервалуудыг нэгтгэдэг. Ийхүү өгөгдлийг тэгээс 1, 1-ээс 2, 2-оос нэмэх хязгааргүй 3 интервалд бүлэглэв. Мөн эдгээр интервалд харьяалагдах утгуудын тоо ширхэг буюу давтамж харгалзан 16, 5, 4 гэж олдсон. Хий квадрат статистикийн хувьд давтамж ба нягтыг харгалзуулан авч үздэг. Иймд дээрх 3 интервалд харгалзах нягт буюу сансрын үзэгчийн тус 3 интервалд унах магадлалыг олох хэрэгтэй болно. Бид сансрын үзэгчийг лямбда тэнцвэрийн эрчмийн параметр бүх илтгэж тархалттай гэж таамагласан тул тэдгээр магадлалуудыг илтгэж тархалтаар олно. Магадлалуудыг илтгэж тархалтын функцийн тусламжтай оллоо. Тархалтын функцээр магадлал олохыг бид 2 дугаар лекцээр үзсэн билээ. Ингээд сая олсон магадлал давтамж түүрийн хэмжээ зэргийг хий квадрат статистикийн томьёонд орлуулж бодвол 0,299 гэсэн утга олдов. Энэ нь 0.5 итгэх түвшинд харгалзах шинжүүрийн няцаах утгаас их биш байгаа тул тэг таамаглалыг үл няцаана.
Иймд жишээ болон авсан сансаргүй хэсэгчийг илтгэж тархалттай гэсэн таамаглал үнэн гэж дүгнэнэ. Эцэст нь тус таамаглалыг ар програм ашиглаж хэрхэн шалгахыг харуулав. Энд магадлалын утга ойролцоогоор 0.89 гэж олдсон нь дэвшүүлсэн таамаглал хангалттай үнэмшилтэй болохыг илтгэнэ. Үүгээр өнөөдрийн хичээлээ дуусгая.